хорон санаатны холбоо гэгч хорон санаатнууд дайрч харин Баатарууд 72 хорон санаатныг барьж авжээ. Гэх мэтээр 2 дугаар бүлэг маань эхэлдэг. Ямар ч тач энэхүү үйл явдлын цагаар тэдний Курашигораки хэлээ. Тэрний хаагуурны ямар очтой хүн гэдэг хурлалдаж зөвлөжүүлээ. Харин нэгэн бүлгийнхэн бүгд л байх бөгөөд Айза багш дээрийн гэмтлээс орж нэлээд амар шарх авжээ. Гэтэл амьтаа голтой байх бөгөөд хичээлээ орох бөгөөд удахгүй сургуулийн наадам эхлэх болно. Бүлэг бүлэгтэй зулдана. Тэгэхээр хоон шилдэг шин сурагчдыг бэлдэж авдаг гэж тайлбарладаг. Үүний дараагаар ямарчтай Урарака Лида тэгээд Деку 3 ингээд яриад гэтэл агуу хүчтэн гэнэт манай хүнийг дуудах бөгөөд юу гэвэл ямарчтай 5 дахь ингэдэг болохоор гол сорогчд морогчд нь болохоор ингээд эхлэн тэрний дараагаар муудалгүй юм илдэг. Тэгээд хамгийн их оноотой Бакугог гарч ирж үг хэлхийг хүсдэг. Тэгсэн чинь би энэгүй дэмжээд ялна гэдгээ дангаргалж байна гэж овооныг зөрөгтэй хэлж амаа. Эхнийх нь талбайг гоох бөгөөд 1-р байранд орсонд нь бас оноо өгнө гэж болсон. За тэгээд нийт олон хүмүүс байгаа. Тэгээд шууд Тодороки шууд Майгл мөсөөр ингээд зэрний чадвараар Тодороки мөсөөс болтох бөгөөд энэ эхний шалгуур нь болохоор энэхүү дээрийн нөгөө юу лээ том рофтууд бүгд л тулд манай хүн болохоор Эвлис рофтынхаа нэг юмын салгаад авчихсан. Тэгээд нэг юм хэрэгтэй л гэж өгсөн. Дараачих нь энэхүү осон дээр яаж хийж байгаад яваад энэ манай мэд яа буюу Деку маань арай л гэж ингэж амаа. Тэгэл бөөнөрөө явж явах замдаа байлдаа алдаан дэж ингэж шиг Бакуго Тодороки хоёр нэг рүүгээ дайрж эхлэх бөгөөд нөгөө хоёр нь хамгийн урд явж байна. Манай яагаад энэ рофтисгээ аважсэн гардаг яагаад гэвэл дэлбэрэлттэй нэг юм байж магадгүй гэж тооцоолоод хар урдаараа явсан бөгөөд тэгээд нөгөө хоёрч хамгийн сүүлд болохыг хүсээг болохоор ардаас нь явж байгаа. Тэгтэл манай хүн шууд их тесрэлт үүсгээд яаж явахдаа хар урдаараа гүйж 1-р байрт орно. За тэгээд 1-р байрт маа Идараки тэгээд маа Бакуго гэл зөндөө хүүхдүүд явсан. Эхний 42 хүүхдүүд дараачих мөрөн юм оноогоор цуглуулна. Тэгээд их оноогоос эсвэл хамгийн их оноотой хүүхэн дээд талдаа харин бага оноотой доод талдаа тэгээд нийлж 50 оноо гэсэн нэг юм зүүн. Тэгтээ байрд орсон хүүхдүүдэд оноо өгөх бөгөөд тэгээд 50 онооных нь энэ болтыг ингээд тэгсэн чинь эхнийд орсон 10 сая оноо гэж авдیں۔ Деку маань угаасаа нэгт орсон 10 сая оноотой болохоор хүмүүсийн арaan зуугдчихж байгаа маа. Тэгээд 15 минутын дотор ингээс бага цуглуулъя. Тэгэл юмтай ч манай Декутэй хамтрах хүн байхгүй ээж аваас. Аз болж Урарака тэгээд Бакугийн баг болохоор Бакуго угаасаа бага цуглуулсан байх бөгөөд харин манай Тодорокийн багт Ида тэгээд өөр Каминари байгаа. Манай Декугийн багт болохоор хиймэлээ дээ. Ямар ч тач Урарака орсон мэлээ. Тэгээд Харшадо гიშгэж зарим хүмүүсийн оноог болоогоо яаж ч манай 10 сая оноотой болохоор нөгөө хэд дайрастай. Бакуго шууд эхний оролдогоороо дайрах гэсэн чинь ашгүй Шадо гэтэл Бакугогийн нэг оноог нэг шарвстай баашка хулгайлчнаа. Төлөвлөгөө өөрчлөлтлөө тэр нь овшоос оноогоо буцааж авъя гэж инхэн дургууг нь өргөснээр алдчихж байгаа. Энэхүү шарвстай чадвар нь болохоор чадвар хувилбарлах. Ансан бүхий зүйлийн чадварыг хувилбарлана л гэсэн үг. Ялангуяа манай Бакугогийн төсөлдөх чадварыг хувилбарлал дэрж байгаагүй зөрүүлээд. За тэр яг Тодорокийн баг манай Декугийн багтай олцоор ирээл. Тэгтээ Тодорокигоос гадна баахан хүмүүс дайрж ирээл те. Дайрдагч гэлээ Каминари аягаараа нөгөө дийн станцтад харин Лида хордын ачаар Тодороки манууны дийдэг. Тэгтээ мануу буцаж маа гэж оноог насан чинь 70 онооны юм байд юм аа. 10 секунд өнгөрлөө. Тэгэл балалалалалалала гэж нэлээд олон удаа ирж дүн гаргадаг. За
Ямар ч тач Бакугийн баг нар нэг оноо авч чадаагүй харин нэлээд олон хүүхдүүд зөндөө оноо авсан байх бөгөөд ашгүй хар шадагаар нэг овоо нэг ахиу оноогоор нэг юм авч чадсан юм байлээ оноог нь. За тэр жоо Тодорогийн хэлдэг би Endeavor юу тэгээ чиний хүчтэй чадварыг харсан. Чи агуу хүчтэй хүн юм уу? Хоёрын чадвар амар адилхан гэж авсан. Дараа нь тулдах бөгөөд хамгийн сүлд үлдсэн ялагчийн төлөх тулаа эхлэн. Тэгээд сүүлийн финал дөрөвт нь болохоор юу болох вэ гэвэл ингээд ялагдсан дөрвийнх нь нэг нь хасагдаад нөгөө 3 2 1-р байрт орно. Эхний тулаанд нэгийн бие бүлгийн баг нэгийн бие бүлгийн гол дүр юм ааш нэг ягамс бартай үзүүлэх юм лээ. Тэгээд нөгөө хүн ч арчаагүй амтан гэл найзыг доромжлоод тахаар югуудина гэд очсон чинь нөгөө хүн талбайгаас гар гэж авсан. Дөрөв нь талбайгаас гаруул хожигдно. Тэгээд хамаагүй хүчтэй техникийг дэвшүүлж болохгүй. Яг энэ мөчийг л тгсэн биш тараад манай хүний цаана 8 хүмүүс харагдаад хуруугаа хөдлөх боломж ашиглаад өөрийгөө зогсноор хувцас нь гарч байгаа. Нөгөө хүн яриа өдөлтэй тэр чи тэнийг юм уу гэлсэн. Мэжсэн чи манай уурандаа шууд маа хагас авж байгаа маа. Тэгээд бусад тулаануудын яриач ямар хэрэг байх вэ? Та нар өөрсдөө анимашн үзээрэй за. Тодорогийн эсрэгдээгүй хүн тулаан нэлээд харцангуй болдог. Тэгээд бас нөгөө манай хүн эдэн гар юм бэлтгэсэн ч нөгөө ч өдөө хатгаж иж галын чадварыг ашиглахаар болдог. Нөгөө их чи хамгийн хүчтэй дээрх нүгдгийг ашиглахаар бол бөгөөд маш том дэлбэрээс болж утаа сагуулсны дараагаар манай хүн талбайнаас гарч ялагдж байгаа маа. Сүүлийнх нь Бакугийн эсрэг Тодороки. Бакугоос шаарлахаатай ч юм уу яах гэдэг нэ би мэдлэр юм ингээд нэгт орохыг хүсээгүйгээд ярьж байсан чинь нөгөө унтаад тэгээд 1-р байрт ордог. 3-т манай нөгөө Харка тэгээд 2-т Тодороки нэгт Бакугоноор орсон байт юм аа. Тэгээд ямар ч тааш манай нэгэн бүлэг бол харьцаа марцаа бол гоё лээ. За тэр жоо. Тэгээд манай хүнийг дуудсан чинь манай хэн бэлнэ? Баатрин ангууч гэх зүйл гарсан бөгөөд Баатрин ангуу чи нэлийн хүчтэй тэгээд манай Лидагийн ахыг алсан ч гэж нэлийн команд оруулсан. Харин нөгөө агуучны багшийн найз гэх юм уу мэдгүй. Тэгээд агуучны 2-р багш гэдээ дуудаж авчи. 2-р багш нь болохоор манай хүний хүчийг шалгая гэсэн ч гэлээ манай ялгад юм аа. Гэхдээ хоол авчиадрыг гэр орон сайн сэвэрлээрээ гэж явсан байдаг бол Шигараки Баатарын алуурч үзээд энэ зургнуудтайгаа бүх хүмүүсийг алаад өгөө гэсэн чинь нөгөө битгий давраад гараа. Би өөрийнхөө өссөн хүмүүсийг л алдаг. Та нар шиг хөслийн алуурчин биш шүү. Тэнэгнүүдээ. Гэт тоодгүй байдаг. Тэгсэн ч гэлээ Шигара нөгөө ангуучийн нарадаас хэдэн ном явуулдаг. Тэгсэн чи тэр хэн болохт гараад ном чи энгийн чадвартай хүн байсан бөгөөд энэ бүхний цаана хэн байгаа вэ гэвэл нийт нэгний төлөө бөгөөд тэр нь болохоор юу вэ гэвэл нөгөө 1-р бүлэгт гараадсан нөгөө Шигаракийн багш гэсэн тэр нь хүмүүсийг нэг ийм гачин юмнууд болгож хувираадаг чадвартай. Тэгэхээр бас нэлийн хүчтэй. Манай 5 жилийн өмнө тулдаа тэрнээс ийм шарах авсан гэж байгаа байхгүй юу? За тэр жоо тэр дунд нэлийн хідэн номонууд дээрх нөгөө 2-р багшийн шуудал тулаан хийж эхэлдэг. За тэр жоо манай Лида бол уг нь нөгөө Баатрин ангуучиг болоо дээрдийн даанч баарлгүй нөгөө төсний манай үнийг сүлбээ гэсэн цусын 7 жинтэр амар зам. Түүний чадвар нь нөгөө нэг чиний цусыг 7х нь гэхэд чи хөлгөөнг болдог чадвартай бөгөөд тэгээд л нөгөө Лидагийн ах нь хөдөлж чадахгүй алуу авшиг команд орцоо алуулсан гэдэг. Тэр жоохон манай тайхгүй хэмжээж ирсэн бөгөөд тэгээд Баатрин ангуучтай тулдсан ч гэлээ бас л жоохон төсөөлөө тэгээд яж ашгүй манай Тодороки тэгээд бас Лида тэгээд 3 скүний амжираад тэгээд бас 2-р багш нөгөө номог ялсан бөгөөд энэ дөр эрэхтэй зэрэгтэй нэлийн хүнд тулаан болно уу. Тэгтний Баатрин ангууч нэлийн уурлал те хуурамч чамаар гээл ариутгах хэрэгтэй чаддаг юм бол намайг ирээд зогсоохгүй юу. Аль чадах ганцхан хүн байд юм уу те ингээл солиор жоо зогсоогоор ухаалч юу яач юу.
Ашгүй баатрын ангууч баригдсан байдаг юм аа. Тэгтэл нэлийн хитэн хүчтэй чадвар энээс болж нэлийн хүчтэй хүмүүс баатар биш үнтэй хорон санаатны холбоод оруулахаар болсон байт юм аа. Тэр ч яг ямартаж манай хүн овоо бэлтгэл хийгээ тэгээд агуучтантай ярилцж байгаа юм аа. Тэгээд бас нэрийн гэсэн агуучтан ч юм бас манай дэх биш чадваргүй байсан. Тэгээд багшийн ачаал тэгсэн байдаг. Тэгээд one for all буюу нэгний төлөө нь болохоор ингээд дүүн чадваргүй гэж маш их өргөдөөд нэг чадвар явуулдаг байсан байдаг. Гэхдээ дүүн яг үүндээ хүмүүстэй дамжуулах хүчтэй байсан бөгөөд энэ дүүн болохоор анхны эзэмшигч бөгөөд манай агуучтангийн өмнөхний хамгийн анхны эзэмшигч. Тэгээд яваад 4 5 6 7 гэж явсаар эцэст манай All Might байсан байдаг. Гэхдээ багш нь өнгөрсний дараагаар энд өө залгамжлагчаа хайна гэж сургуулийн багшид орсон байд юм аа. За тэгээд энэ хүү шалгалт нь юу вэ гэвэл багш нь бишээ. Баатруудтай тулдаад гав юм уу эсвэл нэг бариа руу орно. Манай улааныгийн эсрэг нь шаркад энэ болчихно. Тэгээд энэний эсрэг цемент тусгадаг багш. Тэгээд энэ хоёрын цементийг зодуулсаар ядраагаад алчдаг. Шийлцдэг. Энэ сонин царайтай багш тэгээд манай харка хоёр үдчихэж нэг ялдаг юм уу зүйний. Тэгээд Лида тэгээд нөгөө сүлт хоёр бариан орж чаддаг. Хай Нарза эсрэг Тодороки ёо үдэлцдэг. Тэгээд тэрнийг бас ялдаг. Тэр жоохон 13 эсрэг Урарака тэгээд Яма үдэлцэхээр болдог. Каминарын эсрэг манай Ягна. За тэгэл нэлийн бөө юм бол жагаал тэгээд манай хоёр ялагчдаг харин энэ нэг ингүү царайтай хүний юм дээр Мик гэдэг багшийг хишгүй нэг юм ялдаг харин энэ Смайпертэй багшийн эсрэг манай үл үзэгдэгч тэгээд найвалж гэж дээ. За тэр ч манай Минатагийн эсрэг Мината тэгээд 02 энэ багш үзэлцээ тэгээд ялдаг. Тэгээд сүүлд нь Бакугагийн тэгээд Деко 2-ын эсрэг All Might үзэлцээр болдог. Тэгээд All Might тэ манай хоёр барахгүй л дээ. Тэгтээ Бакуга хэдийн ухаалцсан тэгээд манай нэлийн хүчтэй зөвхөлт игээд Бакуга амжиж харуулснаар манай хоёр ялж байгаа маа. За тэр яг манай хэд шалгалтандаа хэдийн бэлдээ тэгээд дэлгүүр зовох гэж байсан чи Шигарак гэдэг таалдал нөгөө Шигарак тий юу вэ надаас битгий би ямар чамтай дурлах гэж ирээгүй. Ингээд нэлээд ийм сүрдүүлснээр хүү 3 дугаар бүлэг маань дуусч байгаа маа. Тэгтээ гэгэн цагаан өдөр нөгөө хорон санаатны холбоотой яхан хүнтэй уулздаг юм да.